Сайн байцгаана уу? Сарууд ухаан монголчуудаа. Намайг Амарчин гэдэг. За ингээд манай 2 дахь эпизод эхлэх бэлэн болсон байна. Түрүүчийн 7 хоногт хамгийн ихний дугаарын дараа маш гоё сэтгэл хөдлөлтөөс урмыг өгсөн та бүхэнд маш их баярлалаа. Улам урамшиж байгаа. За тэгээд илүү гоё сонирхолтой контентуудыг хүргэх болно. За өнөөдөр кул мэргэжлүүдийн талаар ярих гэж байгаа. За тэгэхээр энэ бол зөвхөн цалинтай хамаагүй. 4 төрлийн хөрөнгө байдаг гинэ. Нэг нь санхүүгийнх, нэг нь нийгэм эзлэх байр суурь, нөгөөх нь цаг хугацаа, тэгээд эрүүл мэнд гэдэг. За мэдээж таны хувьд аль нь чухал вэ? 100 жилийн өмнө бол жишээ нь малчин, дархан, үйлчлэгч, үйлдвэрийн ажилчид, урхан ажилчид гэдэг мэргэжилд авмаажсэн бол одоо AI, machine learning, data science, cyber security, digital marketing энэ дотор яг Монгол үг алга. За яг хөө тэгээ мэдээж ногоон хөгжил, сэргийлэгч, мөчлөх мэтчлэн мэргэжлүүд давмгаалж байна л да. 2022 онд хамгийн өндөр цалин авсан мэргэжлүүдийг харах юм бол мэс заслын шүдний хэмжээс ахгуулаад эрүүл мэндийн салбар байна, бизнесийн салбар байна, санхүүгийн салбар байна, технологийн салбар байна гэдэг технологи дундаа тийм ээ зэрэгдэгч юм уу cyber security-гээ сая ярьлаа шүү дээ. Энэ болгоныг хараад ахаар ерөөсөө онд сурах модноос гараагүй байгаа шүү гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Онд сурахдаа хамгийн өндөр цалин авч байгаа хүмүүсийн 80% нь математиктаа сайн байгаа гэдэг судалгаач гэсэн байлаа. Түүхэн явцад их сонирхолтой мэргэжлүүд бас байсан юм байна. Resurrectionist гэдэг мэргэжил байсан байна. Энэ маань бул шухагч 19-р зуунд нэгэн модонд орсон зүйл бол хүмүүс оршуулгын газар очиод цогцос ухаад гаргаж ирээд ангаахын сургуулиудад зардаг байсан. Маш өндөр үнээр энэ бол маш ашигтай бизнес гэж тухайд дууддаг байсан. Энэ янз бүрийн эксперимент хийдэг байсан те ангаахын яг хөгжлийн хэд үетэй бас холбоотой баг. Өөр нэгэн мэргэжил whipping boy гэдэг. Мэргэжил гэхээсээ илүү ажилч гэх хэцүү. Дундад зууны Европод эрхэн дэнтсэн ханхуг яаж хүмүүжүүлэх вэ? Нэг тоглох найз аваад өгчдөг. Тэгээд ханхуу ямар нэгэн байдлаар сахилга гутаж хэрэг тарих юм бол боёыг зодддаг байсан байна. Whipping boy гэж нэрлэдэг. Энэ бол одоо лалрын ажил гэхэд одоо багтах бах та ер нь бол. Яг хаяада энэ ажил дээр бол ялимгүй давуу тал бол байсан. 1643 онд нэгдүгээр Чарльз хаан бол энэ whipping boy-гоо бол Earl of Dysart гэдэг албан тушаал томилсон байлаа. Манайхаар бол одоо хурган аймгийн засаг дарга юм шиг байна. За тэгээд түүхэн явцад харах хөөгч, шулам агнагч, амьд сэрүүлэг, хоол хортой эсхийг шалгагч энэ бол одоо ингээд хортой ол тэгэж ийж болох юм шүү дээ. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой мэргэжлүүд байсан. Тэгээд 2025 онд яг өнөөдөр байдлаар ямар ажлын байр оршин тогтнодгийг хэдүүлээ харцгаая. Хамгийн ихний ярих кул мэргэжил бол escort гэдэг мэргэжил байгаа. Энийг зөөгч гэж нэрлэжээ. Гэхдээ бидний мэддэг зөөгч биш, escort гэж бас хайж болохгүй шүү. Энэ өөр ажил байгаа. Энэ ямар ажил вэ гэхээр зэрэг онцгой хамгаалтын бүсдэр одоо Америк нэгдсэн улсад FBI, CIA-д энэ ч зөвхөн high security clearance-тэй нэвтрэн тийм ээ. Тэгэнгүүт магадгүй ийшээгээ нэвтэрж орох шаардлагатай нэвтрэх хэрэггүй хүмүүс байж иж болно. Жишээ нь AC засах ч юм уу, дээвэр хан тааз янзлах ч байдаг юм уу. За энэ хүмүүсийг авч яваад escort хийгээд буюу дагуулж яваад за тэгээд энэ хүмүүсийг ажиллаа хийж байгаа хооронд сайхан буу халаад албан ёсны протоколын дагуу зүгээр зөөж ингэж авч явдаг ийм ажил байдаг юм байна. Хоёр дахь кул мэргэжил шүд хийгч. За шүд хийгч гэдэг статустай нэгсэндээ шүд бол компьютер дээр хийнэ гэсэн. Бүр яг нарийн ажил нь юу гэхээр зэрэг шүдний бүрээсийн дизайн гаргана. Одоо нэгсэндээ та бүхэн CAD/CAM designer гэдэг нэтээр ингээд хайгаад энэ ч бүр сургалт байдаг юм билээ. Тэгээ зөвхөн одоо энийг дизайн сайтай тэр тал дээр илүү сайн болвол тухайн одоо crown дизайн хийгээд за тэгээд шүдний имлгүүдэд хувийн шүдний эмчнэрт зарах боломжтой. Окей, next one шууд бүтэн салбараар нь genetic engineering гэдээ нэрлэсэн байгаа. За тэгээд энэ салбар руу бол би ялангуяа залуучуудыг ороосоо гэж бодож байгаа. Энэ бол ерөөсөө сонирхолтой энэ төр гэхээс илүү бүр эрэлттэй бүх талыг хангасан дэлхийн ирээдүй тэр чигрэг бол чиглэж байгаа. Мэдээж одоо хүүхэд залуучууд маань биохимиэр, биофизикээр, molecular biology, molecular genetics гэх мэтчлэн хичээл тийм ээ хим, физик, биологидоо бас илүү төлхөө сурж одоо бachelor аваад тэгээ цаашаа бол дигрийг авч яваад ингэсэй гэж хүсэж байгаа. Би бол та бүгдийг англи хэлээр сураад IELTS-ийн оноотой болчихсон, SAT-гээ өгөөд тийм ээ эсээгээ бичээд сайн дурын ажиллаа хийгээд гадны ихтэй сургуулиудад одоо зөндөө одоо тэтгэлэгтэйгээр сурах боломж байгаа учраас энэ genetic engineering гэдэг салбар руу сураасаа гэж бодож байгаа. Одоо хамгийн сүүлд бол ингээд дефекттэй генийг ингээд одоо өндгийс рүү ингээд чиглүүлдэг юм дэвшилт хийсэн байлээ. За тэгээд мэдээж хамгийн энгийнээр ярих юм бол тун удахгүй гений инженерчлэл гэдэг зүйл маань бид нар нөгөө том дэлгэцэн дээр
компьютер дээр ч юм iPad дээр гарч ирж хагаад LeBron шиг атлетик болгоё, Стивен Хокинг шиг ухаантай болгоё гэдэг супер human бүтээх ирээдүр бол явж байгаа гэж ярьж байгаа. За мэдээж энэ дээр хамгийн том асуудал бол ethical буюу ёс зүйн асуудал гарч ирнэ. Энэ бол хүн төрөлхтний байгалийн одоо жамыг эвдэж байгаа бүх том зүйлс дандаа юм ёс зүйн асуудалтай тулгардаг байсан. Жишээ нь пластик мэс засал 1950 онд бол хүмүүс ухаан алдаж унах гэсэн. Гэвч тухайн үед хоёр гал сөнөгч маань одоо нүүрэндээ пластик мэс заслыг шаардлагатай гэж хуулийн төсөл пуш хийж хагаад за тэгээд 50 жилийн дараа харсан ихэнх хүмүүс пластик мэс засал хийлгсэн хүмүүсийн ихэнх нь мэдээж нүрээ түлээгүй зүгээр гоо сайхны зорилгоор ашиглаж ирсэн байгаа. Энэ удаа ч гэсэндээ ёс зүйн асуудал гарч ирнэ. Гэтэл Шинэ Зеланд ч юм уу ямар нэгэн либерал газар аваачаад үгүй тэгвэл одоо бид нар Down syndrome-ыг хэмжих хэрэгтэй байна. За энэ дээр ингээд энэ асуудлыг ингээд шийдэж болж ин гих мэтчлэн ямар нэгэн асуудал гаргаж ирж хагаад хуулиар зөвшөөрөх өндөр магадлалтай байна л да. Тэрний ар дээр яах вэ гэхээр баячууд нөгөө мөнгөтэй хүмүүс маань супер хүүхэд хийх тийм ирээдүг хүлээж байгаа гэж одоо мэрэгжлийн хүмүүс ярьдаг юм байлаа. Нэгсэндээ одоо баян айлын хүүхэд ядуу айлын хүүхдийг гаднаас нараад мэдэхгүй болвол ирээдүйд энэ ялгаа биологийн хувьд физикли мэдэгдэх нь байна. Энэ зөв юм уу буруу юм уу тэрийг бол би хэлж мэдэхгүй. Гэтэ тэргүй генетик инженеринг гэдэг салбар маань өөрөө энэ ирээдүрөө чиглэж байгаа юм байна. За генетик инженерингээс тийс өндлөө өөр хөргөн сонирхолтой мэрэгжил одоо dog sitter одоо амтан харагч. Энэ бол би бол одоо сүүг залуучуудыгаа заавал Монгол улсад бас ажиллана гэж бодохгүй байгаа дэлхийн хүмүүс болох бах. Манай Монгол ч гэсэндээ тэжээвэр амтны хууль гэдэг. Ер нь бид нар бол илүү тэжээвэр амтыг ойлгодог болчихлоо. Гэр бүлийн гишүүний нэг хэсэг ус болж байгаа амтны эрх гэдэг дэлхийн технологи дэлгэрж байгаа. Тэгээд Reddit дээр саяхан нэг нийтлэлсэн зүгээр нэг хүн өөрийнхөө ажлыг сонирхуулсан. Тэгээд Атлантагаас Нью-Йорк руу тусдаа онгоцоор нохотоогоо тэр одоо нэг мөнгөтэй айлын нохоог л ингэж авч очдог. Тэгээд сарын $20,000 цалинтай тийм салбартаа бол одоо нөгөө алт олно гэдэг шиг тийм ээ. Тийм гоё юунууд байдаг юм билээ. За тэгээ мэдээж одоо Cesar Millan нэмэлт дэлхийн алдартай нохоо сургагчаас ахуулаад энэ мэрэгжил маань өөрөө энэ салбар маань өөрөө нэлээд эрэлттэй байгаа учраас нохоо харагч, муур харагч, baby sitter гэдэг шиг dog sitter хүртэл нэлээд эрэлттэй болсон байх шүү. Бас сонирхолтой мэрэгжил гэж ажил гэж байгаа юм. Мэдээж ажилдаа дуртай бол шүү дээ. Canon-ы set дээр Greens person гэж хүн байдаг юм байна. Ногоон хүн. Энэ бол одоо мод, ургамал, anything green ботой энийг бол хийдэг. Энэ дээр бол мэдээж ахаал яг ямар нэг аль биесний бакалаврын зэрэг бол шаарддаг. За мэдээж horticulture тийм ээ. Botany гэдэг юм ургамал судлалын яг энэ мэрэгжлийн хүмүүс нэлээд бас эрэлттэй байгаа гинэ. Ягаад гэвэл зэрэг одоо ингээд Canon-ы quality энэ төр өсөөд ирэхээр энэ нөгөө яг ногоон байгаль энэ төр чинь Canon дээр илүү юм fake харагддаг болсон юм байна. Тэгээд тэрнийг нь одоо тэрийг нь хариуцсан тийм Greens person бол их гоё мэрэгжил юм бэлээ. Хизээч ажилдаа дургу Greens person бол ер нь байдгүй. За тэгээд ер нь Canon-ы set дээр байгаа одоо цэнхэр захтай ажилчид буюу HDMI plug хийж байгаа хүмүүс хүртэл Hollywood-ийн Canon дээр бол жилийн $60,000 цалин авдаг гэд бас ийм сонирхолтой баримт байт юм байна. Дараагийн ажил нөгөө unsung hero буюу нэр нь дуурсагддаггүй баатруудын гэдэг ажил. Тэгээ энэ бол cardiovascular perfusionist гэдэг ажил байгаа. Нэгсэндээ зүрхний хагалгаан үеэр тэр машиныг бол ингэж operate хийх юм байлээ, зүрхийн зогсоогоо тэ protect гэдэг хамгаалаад хянаад тэр нөө blood flow цусны гүйдгэлтийг ингэж monitor хийгээд бөөрийн үйл ажиллагааг гэж хамгаалаад нөгөө metabolism тийм ээ температур чинь ингээд 18 градус хүртэл доош оонж хахад тийм одоо ингээд тэр өвчтөнгөлөд амьд байх нь байна шүү дээ. Тэгээд энэ бол айгүй тийм стресстэй юм шиг санагцсан. Тэгээд нэг алдаа гаргаад жийж шít тийм ээ. Тэгээд яг ингээд тэрийг ингэж байлгаж явах хэрэгтэй. Тийм бүр зүрхийн зогсоож байгаад буцаагаад одоо open heart surgery дээр буцаагаад яа надаа амьлуулна гэх юм уу тийм ээ. Pet food амтны хоол. Амтны хоолыг хин нэгэн шалгана. Тэгээд хүн шалгана. Human taster. За энэ листэн дээр мэдээж маркетингийн салбараас маань зайлшгүй эрэлттэй сонирхолтой мэрэгжил орж ирэх хэрэгтэй. Энэ бол focus group moderator. За энэ ажил маань яг үгээр focus group гэдэг чинь хэсэг бүлэг хүмүүсийг суулгаж агаад ямар нэгэн байдлаар туршилт, тестинг хийх гэсэн үг шүү дээ. Тэгээд 8-аас 10 хүн суулгаад ямар нэгэн компани бүтээгдэхүүний талаар ярилцдаг. 60-аас 90 минутын сешн явдаг. Ойролцоогоор энэ хугацаанд $1,000-2,000 цалинтай байдаг байна. Тэгээд цагаар нь болоод үзэхгүй тийм ээ. За next one мэрэгжлийн унтагч гэдэг ажлын байр юм байна. За мэдээж матрас шалгадаг. Одоо хүн төрөлхтөнд өөрийгөө газартаа нийлүүлж явах зүйл хөрөнгө оруулалт хий гэдэг юм байна л да. Матрас тийм ээ, дээр, гутал,
машины дугуй гэх мэтчлэн. Тэгээ энэ дээр бол яг тестрүүдтэй бол бас нэлээд өндөр цалин өгдөг. За нэгдүгээрт нь тэр. Тэгээд ингээд энэ унтагч гэдэг чинь нөгөө юу юм бэ? Sleep study интерес авахуулаад сүүл рүүгээ бүр одоо мэрэгжлийн унтагч нар салбартаа бол бүр оргилдод хүрж байгаа тохиолдолд NASA хүртэл ингээд урт удаан хугацаанд ингээд зүгээр хөвтөж ингээд одоо агаар мандалтай ингээд унтах тал дээр ч гэсэн судалгаа хийдэг. Бас ер нь бол юу вэ? 3 сарын 90,000 долларын эксперимент зүйл зарлагдсан баг шүү байсан. Мэргэжлийн унтагч хүртэл өрсөлдөөнтэй салбар байна. Саяхан гарч ирсэн өөрөө тэр мэргэжил бол online dating ghostwriter. Нэгсэндээ ингээд одоо бол хүмүүс их онлайнаар ингэж болцдог учраас нэгдүгээр тэгээ профайлыг их гоё болгоно. Дээрээс нь одоо эмэгтэй хүнтэй, эрэгтэй хүнтэй ингэж яриг зөвлөж байгаа одоо нөгөө rapper ghostwriter гэдэг чинь өмнөөс нь бичдэг юм бичигч хүмүүс ийм ажил бол бүр гадны орнд бүр амар нэлээд сүртэй хийдэм билээ. Гол нь ChatGPT энэ нөгөө юутай одоо DeepSeek гэж байдаг юм те ингээд AI-тай ингээд өрсөлдөд байгаа нь эднэр илүү юм одоогийн байдлаар бол дата өгж байгаа шүү дээ тийм ээ. Тэр нөгөө human element тэр хүний тэр эмоц гэдэг тал дээр хүнтэй бол арай өрсөлдөх болоогүй байгаа учраас тэрэн дээр мэдрэмжтэй залуучууд маань онлайн dating ghostwriter хийдэм байна. Удахгүй ажиллаа болоолох хамгийн ойрхон байж магадгүй баха. Дараагийн сонирхолтой мэргэжил water slide tester усан парк дээр усан слайдыг хин нэгэн тест хийх ёстой. Тэгэл ерөөсөө ажиллана тэр. Тэгэд ямар нэгэн юм шалгагч тестрүүд угаасаа бас их сонирхолтой санагдаад байдаг. Би хувьдаа ингээд одоо бэлгэвчний тестрийг боддог ингээд бэлгэвчэн дээр чинь нөгөө юу гэсэн мэдэг үлээ 97% effective ч үлээ. Тэгвэл хин нэгэн лаборатори дээр ингээд дараагийн хос гэдэг ингээд сууж идэм бодогч үгүй юм бэлээ. Тэрийг технологиор тест хийдэм бэлээ. Хамгийн гоё нь усан парк дээр ингээд тоглох ажил юм уу да. Энэ зүгээр л ажил шүү дээ тий. Come on. За дараагийн онцлог мэргэжил маань бол сонирхолтой. Гэхдээ энэс илүү эрэлттэй гэдэг байгаа. Энэ бол wind turbine technician сэргээгчдийн хүчний салбар салхины турбин дээр одоо ажиллана гэсэн үг. Та бүхэн бас сэргээгчдийн хүчний салбарыг сонирхвол wind turbine technician. Ер нь бол бүх сэргээгчдийн хүчлээ зүгээр зөвхөн өнөөдөр салхийг онцлоо. За next one очирлогч гэдэг одоо ажил бол ингээд том хотын одоо соёлын нэг хэсэг болжээ. Мэдээж одоо үнэтэй цайтай ресторан тийм ээ. Тийм хэмжээний мөнгө төлөө явж байгаа хүмүүс очирлохгүй. Тэгээд очирлагч бол очирлагчийн цайлга улмууд өсөд байгаа юм билээ. Тэгээд ямар ч үс ресторанд юу вэ ивент дээр ингэж таны өмнөөс очирлж өгдөг энэ бүхэл бүтэн тийм эйженси гарцсан юм билээ. Зүгээр тэр годомжинд рандом хүнээс бол асуухгүй. Энэ бол бүтэн салбар болтлоо. Хөгжих гэж дээ. За, кино аналист гэдэг мэргэжлийг бас ажлыг онцлоё гэж утсан. Салбартаа маш амжилттай явж байгаа хүмүүст бол урьдчилж одоо Marvel-ийн ч юм уу дэлхийд дахна World Premiere хийж байгаа кино урьдчилж ирээд тэгээд тэр киног үзэл суудаг. Попкорн идэл кино үзэл суудаг ийм ажил юм байна. Ялангуяа манай Монголд бол маш ирчээ авах одоо салбар бол sports marketer гэж байгаа. Тэр утгаараа ч гэсэндээ одоо манайд бол сагсан бөмбөг ямар хурдтай хөгжиж байна. Free agent энтрийн зах зээл бол одоо л дөнгөж нээгдэх гээл дуншаал шүү дээ. Тэгэхээр одоо хувь тоглогчийг бол одоо маркет хийх том зах зээл бол байгаа юм билээ. Тэгэхээр Монголоос зөндөө олон од төрхийн төлөө. Хогийн дизайнер биш шүү. Хогны дизайнер тийм ээ. Хогийг ингээд дахин боловсруулаад тэгээд дараагийн бүтээгдэхүүн юу гэж болох уу гэдгийг дизайн хийдэг хогны дизайнер бол ирээдүйд бол алах юм байна. Байгаль орчиндөө ээлтэй гэдэг үүднээс тэтгэлэгч олдох эрэлттэй бас мэргэжлүүдийн нэг байх юм билээ шүү. Productivity Officer CPO энэ бол илүү ажилчдаа ялангуяа удирдлагын ажилчдыг бүтээлч байлгах чанар дээр илүү ингэж дэлхийд дахин ажиллаж байгаа юм билээ. За тэрэн дээр бол зөвхөн гаднаас консалтинг авахгүй маш их төлбөр зардаг. Энэ дээр бол бүр компани ирээдүйд бол ийм тусдаа ажлын байртай бол болох бах. Одоо жишээ нь Америк нэгдсэн улсын Колорадо мужид нэгэн комедиан хьюморыг хэрхэн ашиглаж хурал цуглаанд орох, одоо ажлаа одоо өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох уу гэж хүртэл тийм сургалт ордог юм билээ. За тэгээд энэ хүртэл үдсэн та бүхэнд баярлалаа. Хамгийн сүүлийнхаа мэргэжлийг онцлоё гэж бодож байна. Энэ бол lie detector гэж байгаа. Энэ lie detector машин биш. Одоо худлыг илрүүлэгч гэхээр чинь илүү сэтгэл зүйч талдаалтаа мэдээж сэтгэл зүгээр сурч таарна. Хүн төрлөختөн уулнаас өндөр барилга барьж гин, сансарт гарч гин. Энэ шинжлэх ухаан, соёл иргэншил ямар гайхамшигтай төвшөнд төрлөө. Хүн гэхдээ ганцхан чадвар ерөөсөө хөгжөөгүй юм байна.
хин нэгнийг худлаа ярихыг илрүүлэх гэдэг чадвар нь өгч өгөн байна л да. Ер нь яагаад өгч өгөөгүй гэхтэр зэрэг бид нар худлыг хайдгүй ингээд 95% нь автоматар хүний хэлсэн юм үнэн гэж боддог. Тагнуулын ерөнхий газар бүр маш том байгууллагууд худлаа ярих чадварыг илрүүлэх тал дээр одоо янз бүрийн технологи бүтээж байна. Мөн энэтэй холбоотой мэргэжилтнүүдийг рекрут хийж байгаа мэдээ дэлхийд дахна. За та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Мэдээж дундаас нь санаа авсан ч байх гэж бас найдаж байна. Тэгээд хоёрхан зүйл үсэ. Нэгдүгээрт лайк, саб дараарай. Хоёрдугаарт дараагийн дугаарын саналыг комментээр бас оруулж болно. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай. Thank you.